Оройд 2025 эдийн засгийн тойм хөтөлбөр эхэлж байна. Хятадын 5 том банкны нэг төрийн өмчид Bank of China манай улсад салбараа нээх гэж байна. За манай улсад манай улсын банк санхүүгийн зах зээлийг эзлэх гэж байна гэдэг мэдээллийг сүүлийн үед хэвлүүлж өгж байна. Тэгвэл бид өнөөдрийн хөтөлбөрөөр хэрвээ Хятадын банк манай улсад салбараа нээвэл эдийн засагт ямар өгөөжтэй болон эрсдэлтэй талаар хөндөх болно. Нэвтрүүлгийнхээ эхэнд та бүхэнд Bank of China буюу Хятадын банкны талаарх мэдээллийг өгье. Хятадын банкыг 1912 онд тус улсын засгийн газраас байгуулж байсан бөгөөд өдгөө 100 гаруй жилийн түүхтэй банк юм. Энэ банк одоогийн байдлаар Шанхай болон Хонконгийн хөрөнгийн бие иржид бүртгэлтэй бөгөөд нийт 540 тэрбум $, өөрийн үнэлгээтэй гэсэн тооц гарсан байна. Хятадын банк одоогийн байдлаар дэлхийн 37 оронд салбараа нээн үйл ажиллагаа явуулж байна. За тухайлах юм бол Япон, Малайз, Казахстан, Солонгос, Таиланд, Вьетнам, Индонез зэрэг 37 оронд салбараа нээн ажиллаж байгаа юм. Эдгээрээс уул уурхайн салбараа нэлээд хөгжүүлсэн Австрали, Канада, Индонез зэрэг оронд мөн салбараа нээсэн байгаа нь бол харагдаж байгаа юм. Хятадын банк одоогийн байдлаар мөн 2 оронд төлөөлөгчийн газар нээгээд байгаа бөгөөд эдгээрт Бахрейн болон манай Монгол улс багтаж байгаа гэдгийг үзэж та бүхэн мэдж байгаа хаа. Хятадын банк нь дэлхийд даяар нийт дагсан 37 салбараараа дамжуулан одоогийн байдлаар санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг бол явуулж байна. За тухайлах юм бол хөрөнгө оруулалт, за даатгал зэрэг маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм а. Хятадын банк нь тухайн улсынхаа банк санхүүгийн байгууллагатай хамтран бас одоо ажилтдаг ийм туршлага байдаг юм байна. За тухайлах юм бол Канада улсад байгаа салбартаа Хятад Канадын хамтарсан банк нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. За мөн тус улсын хувьд бол тус банкны хувьд бол өнгөрсөн онд дэлхийн шилдэг 1000 банкны 9-т багтсан гэсэн ийм амжилттай банк юм а. За Bank of China Хятадын төв банк бөгөөд 1970-ад оны үед бол арилжааны банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна. За гадны томоохон банк тэр дундаа Хятадын банк ямар эрх ашигын үүднээс манай улсад салбараа нээх гэж байна гэдэг асуудал олонний анхаарал татж байгаа юм а. Ингээд энэ асуудлыг ямар нэгэн улс төрчлөгөөр цэвэр эдийн засгийн үүднээс нь авч үзэх юм бол гадны томоохон банк манай улсад салбараа нээвэл хүссэн үсээгүй манай улсын банк санхүүгийн байгууллагууд бол хөдөлгөөнд орно. Өнөөдөр манай улсын банкуд бол цөөн хідэн олигархийн болон гадныхны гарт байдаг гэсэн ийм тооцоо байдаг. Ингээд богшмол энэ байдлыг бол гадны банк орж ирснээр задлж банкны салбарт өрсөлдөөнийг бий болох юм боломжтой юм а. Энэ салбарт өрсөлдөөн жинхэнэ утгаараа бий болсноор зээлийн хүү буурна, за хадгаламжийн хүү өсөх гэх мэт өөрчлөлт гарч таарна. За ингээд банкны үр дүнд нь бол банкны харилцагчид хожно гэдгийг бол маш олон эдийн засагчид хэлж байгаа юм а. Гадны банкуд санхүүгийн их усүр сайтай учраас зээлийн хүү мэдээж хэрэг буурна. За ингэснээр аж ахуйн хөгжүүлэлт бол бизнесээ өргөжүүлэх боломжийг бол олгоно гэдгийг бол мөн эдийн засагчид онцолж байгаа. За энэ мөчлэн эдийн засгийн маш олон давуу тал гадны банк манай улсад салбараа нээснээр бий болох юм а. Гадны томоохон банк манай улсад салбараа нээх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой боловч за өөр өнцгөөс нь харах юм бол бас нэлээд эрсдэл байгаа. За манай улсын банкуудын хувьд бол гадны банк салбараа нээх гэж байгаа тухай ярианд бол нэлээд эсэргүүцэлтэй хандж байгаа гэдэг мэдээлэл бол байгаа. Үзэгчдээ Bank of China манай улсад салбараа нээх нь манай улсын эдийн засагт ямар үр нөлөөтэй талаар надтай хамт ярилцахаар студид шинжээч Батцуур ажиллаж байна. Танд орон төргий. Арамын төргий. За тэгэхээр сүүлийн үед Bank of China буюу Хятадын банк манай улсад салбараа нээх гэж байгаа талаар хэвлэж шуугж байна л да. Ер нь Bank of China манай улсад салбараа нээснээр ер нь эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ? Эдийн засгийн үр нөлөөний зүгээс харах юм бол нэлээд эерэг үр дүнтэй байх төр төлөв харагдаж байна. Ер нь угаасаа бол альва нэгэн улсын зах зээл дээр гадаадын банк орж ирэх юм бол энэ санхүүжитийн тал дээр хийх нь дэм болдог учиртай. За гадны банк орж ирснээр чухам ямар одоо эерэг үр дүнгуудыг авчрах юм бэ гэх юм бол мэдээж шинэ технологи, шинэ менежмент ялангуяа том банк орж ирэх юм бол энтэйгээ хамт орж ирнэ. Хоёрдугаарт өрсөлдөөнийг бий болгоно. Дотоодын зах зээл дээр дотоодын банкуудтай өрсөлдөд ирэх юм бол энэ зээлийн хүүгүүд бууруулах нэлээд тийм нөхцөл байдлыг бүрэлдүүлнэ арцааг байсан. Эрэг тал нь бол энэ. Гэхдээ үүнтэйгээ уялдаа сөрөг талууд бас нэлээд байгаа. Энэ нь бол манай улсын онцлогт
гэдгийг оролцуулаад бодож үзэх юм бол нэлээд сөрөг талууд нь анхаарахгүй байхын аргагүй тийм зүйл харагдаж байгаа л да. Жишээ нь сөрөг тал гэх юм бол гадны банкуд яадаг дуртай цагтаа орж ирчээд дуртай цагтаа гарч явах хэрэгтэй байдаг. Гарч явдаг юм аа гэхээр ер нь үйл ажиллагаагаа зогсоох боломжтой. Хэдий том банкнуудын бас нэг тал нь болохоор яг эдийн засгийн хямралын үед бол ингээд байгаад байх боломжтой. Гэхдээ хэрвээ тэд улс төрийн зорилгоор ч юм уу ямар нэгэн эдийн засгийн бус санхүүгийн бус зорилгоор үйл ажиллагаагаа зогсоогоод тий хямралын үед үйл ажиллагаагаа зогсоогоод ингээд яваад өгч юм уу тийм эрсдэл бол үнэхээр байдаг. Нэг талаас нөгөө талаас үйл ажиллагаа нэгэнт орж ирсэн банкийг ингээд үйл ажиллагаагийн хязгаарлалтгүйгээр ингээд зах зээлийн дүрм журмаараа гормороо ингээд явуулна гэж үзэхэд тэдний яах нь банкуд нь асар их зээлэх боломжтой болно. Ялангуяа стратегийн гэж бидний тооцож байгаа тэр чухал объектууд дээр уулуурхайд ч юм уу өөр объектууд дээр зээлгөө тэрийг хөдөлж авах боломжтой болно. Мөн зах зээлийн горимжурмаар ажиллах юм бол тэр жижиг банкуудыг хөдөлж авах боломжтой болно. Ингээд ирэх юм бол энэ манай улс орны эдийн засгийн эрх ашиг төлөвийг улс төрийн эрх ашигт ч бас нэлээд сөргөөр нөлөөлөх тийм эрсдлүүд их байгаа юм да. Тийм учраас эерэг сөрөг талын хоёулангийн ингэж харж тооцож үзээд дэнсэлж үзээд шийдвэр гаргах нь хэрэгтэй болов гэж бодож байна. Ямар ч ч гэсэн эдийн засгийн өргөөжтэй байх боловч нөгөө талдаа сөрөг үр дагаврууд нь илүү жин дарах болов гэсэн тийм ажиглалтыг хийж байна. Тэгэхээр Хятад улсын банк санхүүгийн зах зээл нь ер нь манай улсынхаас ер нь өөр гэдэг талаар эдийн засгч ярьж байна л да. Ер нь яг энэ Хятадын банк санхүүгийн зах зээл нь ер нь онцлог нь юу вэ? За өөр мэдээж улс орн болгон бол өөр өөр ингэсэн онцлогтой байгаа. Гэхдээ би өөр дэм огт өөр юм уу огт үгүй биш л дээ. Яг нь мэдээ гол онцлог нь бол Хятад улс хэдийгээр зах зээлийн харилцаан шилжсэн боловч их зах зээлийн шилжих энэ шилжилтийг бол ихээхэн болгоомжтой хийж байгаа. Ялангуяа хөрөнгийн банкны салбартаа ихээхэн болгоомжтой. За ямар болгоомж нь юун дээр харагдж байна гэх юм бол хувьчлалыг бол шууд хийгээгүй. Хувьчлал бол багаар явагдаж байгаа банкны салбартаа. Гэхдээ зах зээлийн ихэнх банкны зах зээлийн ихэнх хувийг нь болохоор үндсэндээ төрийн эзэмшлийн банкуд эзэмшсэн хэвээр байгаа. Төрийн эзэмшлийн банкуд дотроо 4 том банк байгаа. Нэгдүгээрт нь Bank of China одоо өөрөө чинь хэлээд байгаа тийм хамгийн том банк. Хоёр нь бол Хятадын төв банк. Гэхдээ арилжааны банкны үүргийг гүйцэтгэдэг зэм салбаруудтай. Тэр бодвол тэр арилжааны банкны салбарууд нь орж ирэх юм болоо да. Нэг. Хоёрдугаарт нь Хятадын одоо манайх тагтастай манай банк чинь худалдаа хөгжлийн банк гэж байдаг шүү дээ. Тэрнтэй их төстэйгээр бас нэг Хятадын хөгжлийн банк гэж байгаа. Тийм сэргээн босголтын банк гэж байгаа. Хөгжлийн банк гэсэн үг л дээ. Тэгээд тэр сэргээн босголтын банк нь болохоор бас 2 дугаарт нь ордог. Тэгээд 3 дугаарт нь хөдөө аж ахуйн банк байгаа. Тэгээд нөгөөд нь худалдааны банк гэж бас байгаа. Ингээ энэ 4 банк бол Хятадын зах зээлийг техникийн бол банкны зах зээл дээр ер нь бол нэлээд маярхаж байдаг. Бүгд дээрээ төрийн банк. За тэгээд үлдсэн зах зээл нь мөн ихэнх нь болохоор Хятадын нэг хотын банк ч юм уу тэр орон нутгийн банкуд, бусад банкуд ингээд ихэнхдээ төрийн эзэмшилд байдаг тийм их онцлогтой л да. Нөгөө талаас Хятад улсын хувьд бол бас ер нь бол гадаадын банкыг өөрийнхөө хөрөнгийн зах зээл дээр, банкны зах зээл дээр бас оруулж ирсэн. Нэг зөвшөөрсөн ажиллаж байгаа. Хэлийгтээ Хятадын хувьд бол гадаадын олон хөрөнгө оруулалтын болоод арилжааны банкуд ажиллаж хэдийгээр одоо хугацааны хугацаанд Хятадын зах зээл дээр ажиллаж байгаа боловч дөнгөж Хятадын хөрөнгөний зах зээлийн банкны зах зээлийн 2% л гадаадын банкнууд эзэлдэг. Үлдсэн хувь нь болохоор 98% нь болохоор Хятадын өөрсдийнх нь банк байна шүү дээ. Тэгээ энэ бол бас нэг онцлогтой юм. Үүнээс гадна ер нь бол гадаадын банк Хятадын зах зээл дээр ажиллаж ч гэсэн тодорхой одоо хязгаарлалтын донд бол ажиллаж байдаг. Жишээ нь бол одоо 2001 оноос өмнө Хятадыг олон улсын худалдааны байгууллагад элсэхээс өмнө гадаадын банк Хятад ажиллахдаа яах нь дандаа RMB буюу юанаар үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч гадаадын валют оруулж ирэхгүй. Оруулж ирсэн ч гэсэргээд энэ даруй те юанаар солиод юанаар харилцаа хийдэг гэсэн. 2001 онд дэлхийн худалдааны байгууллагад Хятад улс элснээс хойш ер нь банкны болоод хөрөнгийн зах зээлээ нэлээд тийм барууны хэлбэрт оруулж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ хязгаарлалтуудаа нэлээд тавьж өгч сонгож одоо барууны төр төрхийг бол авахыг хичээж байгаа.
Тийм учраас жишээ нь хэд түрүүний ясан тэр юаны хязгаарлалт валютын гадаад валютын хязгаарлалтыг бол тавьж өгөөл одоо юугаар гадаад валютыг гадаадын банкнууд яах нь оруулж ирээд үлсэн тэр гадаад валютаараа бол бас үйл ажиллагаа явуулах эрхийг бас өгсөн. Гэсэн нэг нийтийн одоо өөрчлөлтүүд бол явагдаж байна. Одоо тэр өөрчлөлт ерөнхийдөө барууны банк болоод хөрөнгөний санхүүгийн дүрм журмыг аль болох өөртөө ойртуулах хэмжээнд тийм одоо арга хэмжээгээс сүүлийн үед авсаар байгаа нь бол харагдаж байгаа юм л да. Тэгэхээр Bank of China манай улсад салбараа нээн гэдэг мэдээлэл гарч ирснээс хойш бол ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр л маш их шүүмжлэлтэй байна л да. Ер нь манай улсын банк санхүүгийн зах зээлийг ер нь бүхэлдэн эзэхнэх нэ. За уул уурхайн ордуудын бүхэл лицензийг ер нь хятадын одоо банк эзэмших нь барьцаанд нь орох нь ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал ер нь ярьж байна л да. Маш их одоо энэ зүйл ярьж байна. Гэтэл гадны одоо жишээлбэл за манайхтай адилхан Австрали, Канада гэх мэт одоо уул уурхайн салбараа хөгжүүлсэн орнууд бол ер нь өөрсдийнх нь банк санхүүгийн зах зээл гэсэн нэлээд томорсон. За тэгээд дээрэс нь гадны бас томоохон банкуудыг бол нэлээд дуртай авалж ирдэг гэсэн мэдээлэл байна л да. Тэгэхээр яагаад одоо манайх дээр тийм банк ер нь орж ирэх болохгүй байна? Яг болохгүй ч биш л дээ бид дөрвөөсөн дээ ер нь бол зарчмын хувьд болох юм. Гэхдээ бол бид бол энэ тал дээр бол нэлээд одоо нарийн бодож тооцоолох гарцаагүй тийм эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал үүсчээд байгаа. Тэр бол гарцаагүй. Нэг хоёрдугаар жишээ нь Монголын одоо банк санхүүгийн зах зээлийг Монголын банкны үйл ажиллагааг Австрали юм уу Канадатай харьцуулж болохгүй л дээ. Би нэг жишээ татъя. Гадаадын банкны талаар бид нэр ярьж байгаа тийм үү. Нэгдүгээр гадаадын банк гэдэг юу вэ гэдгийг бид нар бас тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаар статистикийн мэдээгээр сүүлийн судлаачдын үеийн мэдээгээр бол хөгжилтэй орнуудын жишээ нь Австралиг оруулаад Канадыг ороод хөгжилтэй орнуудын хувьд яг одоогийн байдлаар гадаадын банк гэж бол ердөө зах зээлийнх нь 20% эзэлдэг. Одоо хөгжилтэй орнууд. Канадад бол жишээ нь Германы банк юм уу өөр бусад улс орны банк байх юм бол тэдэн зөвхөн зах зээлийнх нь 20%-аас илүү эзэлж чаддаггүй тэгж л байдаг. Хөгжингүй орнуудын хувьд Монголыг оролцуулаад үзэх юм бол тэр гадаадын банкнуудын хөгжингүй орнуудад эзлэх зах зээлийн хувь нь хэд байх нь өндөр байгаа. 50-аас дээш байгаа. 50 орчим байгаа. 50-аас жоохон илүү байгаа тийм. Тэгэхээр энэ бол бас нэг онцлог байгаа. За ямар онцлог байна вэ гэх юм бол мэдээж хөгжилтэй орнуудын хувьд бол одоо банкны болоод хөрөнгөний зах зээл нь бол тогтворчдсон байдаг. Тийм. Тэгээ тэнд рүү орж гадаадын банк орж ирээд өрсөлдөн гэдэг бол их хэцүү. Тийм үү. Тэр чинь бол яг л яах нь зах зээлийн шуумаар өрсөлдөн шүү дээ. Тэгэхээр одоо аюу хэсэг. Нэг хоёрдугаар тэдэнд ерөнхийдөө бол нэг тийм зах зээлийнхээ дүрм журм банкны хуулиндаа ч гэсэн тэд бас ямар нэгэн байдлаар тийм хязгаарлалтуудыг бас зохих хэмжээгээр тавьж байгаа. Жишээ нь шаардлага одоо өндөрсөх гэж юм уу тийм байна. Тийм учраас бол одоо хөрөгжсөн орнуудын хувьд бол гадны банк бол ороход хэцүү байдаг. Тийм учраас 20% байгаа. За хөгжингүй орнуудын хувьд бол энэ хязгаарлалтууднаараа одоо бага байдаг. Тэгээд янз бүрийн одоо нөхцөл болцлууд тулгагдсны улмаас тэд өөрсдийнхөө банкны зах зээлийг жоохон тийм арай боломжтой ороход бол хэцүү биш. Тэгээд гадны банк ороход хэцүү биш. Тийм боломжийг нээж өгдөг тийм учраас байна л да. Тэгэхээр бол Монголыг бол бас зарцуулахад жоохон хэцүү. Бас нэг жишээ татъя. Солонгос улс байна. Солонгос улсад хөгжиж ирэхдээ бол маш хатуу бодлоготой байсан. Ялангуяа банк болоод хөрөнгөний зах зээлээр хатуу бодлого гарч ирсэн тийм. Хуулиндаа заасан байсан. Ерөөсөө банкыг ч оруулаад, хөрөнгөний зах зээлийг ч оруулаад Солонгосын корпорациуд арилжааны корпорациудад ч гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпорациуд ялгаагүй тийм. Ерөөсөө 26%-аас дээш хувийг яах нь гадны гадны эзэмшил байж болохгүй гэж заасан. Гэтэл 1997 онд улсын дасар Азийн банкны зах зээлийн хямралын үеэр Солонгос улсад их хэмжээний өрөмд орсон. 50 орчим сая долларын хэрэг тэрбум долларын шаардлага хэрэг болоод ингээд олон улсын валютын сан бусдаас мөнгө байсан. Дэлхийн зах зээлээс мөнгө авахд яасан. Мөнгө өгсөн. Гэхдээ болцол тавьсан. Хамгийн нэгдүгээр болцол нь байсан. Та нар банкны болоод хөрөнгөний зах зээлээ нээх хэрэгтэй. Тийм учраас мөнгө өгсөний дараа юусан маргаашаас нь эхлээд энэ 26% 50 хүртэл болгох маргаашаас нь эхлээд. Тэгээ 1 жилийн дараа гэхэд 55 хүртэл болгосон. Хамгийн нэгдүгээр болцол нь энэ байжсэн байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ дээр бол ихтэй яг Солонгосын яриаг үүсээчгээд ингэж яг тэр бол Солонгос улсыг чадвартай улс тийм ерөөсөө 3 жилийн дотор 50%
50 тэрбум долларын зээл авах байсан бол энэс ердөө 30 тэрбум долларын зээлийг хэрэглээд бас үлдсэн хэрэглээгүй 30 тэрбум доллараараа хөл дээрээ эргэж босоод 3 жилийн дотор бүгдийг эргээд төлчихсөн. Тэгээд бол ерөнхийдөө тэр тавьсан болцлыг нь бол хүлээж авсан боловч өөрийнхөө дотоод механизмаараа яасан 50 хүртэлх хувийг гэж хүлээж авчирсан 50 хүртэлх хувийг бол одоо яасан. Үнэндээ бол гадаадын корпорацууд ирээд эзэмших тийм боломжгүй байдал төрсэн. Яагаад гэх юм бол дотоод механизмаар тэрийг бол жоохон тийм саад хорыг тавьсан байгаа. За нэг юм төг. Тэгэхээр хятад ийм банк жоохон яагаад Монголд орж ирэхэд ямар эсэл байна вэ гэдэг талаар хүмүүс ярьж байгаа. Ерөнхийдөө бол зөвлөдөө. Манайх бол Канадатай харьцуулж болохгүй, Австралитай харьцуулж болохгүй, өөр нөхцөл байдалтай тийм ээ. Манайх бол эмзэг болсон. Манай зах зээл өөрөө их эмзэг хэр хэмжээнд хөгжөөгүй байна гэдгээр хоёрдугаар бид эмзэг байна. Улс төрийн ач холбогдлын үүднээс аваад үтсэн ч бас тэр бол стратегийн ач холбогдолтой орд газрууд ч юм уу эсвэл өөр босод компаниуд корпорациуд байна шүү дээ. Энэ бүгдийг бол тэгэл хамаагүй гадны хантай байж тоочих тийм боломж нөхцөл бол үнэхээр бүрэлдэжж болох юм аа. Тийм учраас л тэрийг бол тэгж харж үзэж байгаа хүмүүсийн хувьд бас ямар нэг хэмжээгээр тэр бол эрсдлийг тооцоожээ гэж хэлэх байна л да. Эдийн засгийн яг үүднээс нь авч үзэх юм бол за яг одоогийн байдлаар манай улсад байгаа хэдэн банкыг бол ер нь хэдэн хүний гартал байна гэж ярьж байна л да. За ингээд ер нь бол банкны одоо энэ монополийг задлах, за цаашлаад өрсөлдөөн нэмэгдснээр хэрэглэгчид ер нь одоо баг хүч гэдэг юм уу те ер нь хэрэглэгчид бас сайн үйлчилгээ авахын боломжтой гэж ер нь ярьж байна л да. Тэгэхээр гадны банк орж ирэхгүйгээр энэ одоо хэрэглэгчдэд сайн үйлчилгээ үзүүлэх ер нь боломж байна уу? Яг өөрөө ч асуудаг зөвл санагдаж байна л да. Мэдээж энэ боломжууд харамсалтай харагдаж байна л да. Эхлээд үнэхээр тэгж хэдхэн хүн эзэмшээд ингээд монопол маягтай байгаад бол энийг задлахад бол маш хэцүү. Зүгээр задлах одоо хамгийн шолон бөгөөд одоо навчтай гэж хэлж болох тэр аргачлал нь болохоор гадны томоохон банк орж ирэх юм бол энэ өрсөлдөөн бий болоод ингэж энэ монопол үүссэн байгаа бол хэрвээ задарч болох юм. Гэхдээ нэг юм хэлье. Гадны гэдэг үг бас их сонир санагдаж байна л да. Гэвч манай банкны салбарчин бол одоо гадны хэмжээ мэдлэлтэй байгаа шүү дээ гэж хэлж болох байхгүй. Жишээ нь би ингээд одоо том банкуд ингээд аваад үзэхэд бүтцийг аваад үзэхэд ихэнх хувь цай эзэмшигчид нь тодорхой бос буюу гадных байгаа байхгүй. Худалдаа хөгжлийн банкыг аваад үзье те. Ер нь бол нэг 70 орчим хувь нь гадаадын банкны гадаад эзэмшилтэй. Жишээ нь 65.5% гэж хэлсэн. Миний санаж байгаагаар жишээ нь Люксембургт бүртгэлтэй компани эзэмшдэг. Люксембург гэж улс тэр компани чухам хэн байгаа юу байгаа бид нар мэдэхгүй. Тэгэл жишээ нь одоо хөгжлийн банкны бас нэг тодорхой хувийг олон улсын валютын биш дэлхийн банкны салбар болох олон улсын санхүүгийн корпорац эзэмшдэг ч гэх юм уу. Тэг өөрөө гадаад хүн ч байдаг. Ингээд 70 орчим ч юм уу 70-аас дээш хувь ч юм уу ингээд одоо ямар ч тач гэсэн нэр нь үлмэд гэдэг буюу эсвэл гадаадын эзэмшил илүү чэнэс илүү байж болно тийм. Тэгэхээр магадгүй зүгээр Люксембургт бүртгэлтэй компани эзэмшдэг гэх юм бол цаана Монгол хүн байж ч болно л доо. Байж болох бүрэн боломжтой шүү дээ тийм үү. Гэхдээ ер нь бол тэгэл нэр нь тодорхой биш учраас гадаад их тоосч байна. Жишээ нь Хаан банк байна тийм. Хаан банк гэдэг чинь бас л одоо юу гадаадын хүмүүс Савада гэсэн билүү тийм. Одоо Япон хүн 40% нь хамгийн том хувьцаа эзэмших Япон хүн байдаг ч юм уу 40. Тэгээд тэр нь үлдсэн хувь нь өөр одоо эзэмшигчтэй байдаг ч юм уу. Ер нь ингээд бодоод үзэх юм бол бусад банкуудыг ч аваад Хас банкыг аваад үзье тийм. Бас тодорхой тийм үү. Ямар ч байсан чинь нэг 75 орчим хувь нь бол тодорхой эзэмшигчтэй дандаа гадаадын Монгол бус үлдсэн 25% нь бас тодорхой босдог Монгол. Тэр нь Монгол юм уу гэдэг мэдэхгүй тийм үү. Тэгэхээр ингээд энэ банкуудыг аваад үзэх юм бол том банкуд маань ингээд харах ер нь арайгаагүй гэж үзсараа зах зээлд нөлөө өгөх банкуудыг ингээд аваад үзэхэд бол тэгэл гадаад эзэмших ихэнх хувьцаанд гадаад эзэмшигчдийн гарт байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Жишээ нь одоо бид нарын яасан тэр хадгаламжийн банк байна. Одоо дампуурсан тийм. Тэгэхээр одоо энэ өөрчлөлт нь хаана байна? Гадаад компани дөртөө одоо тийм учраас яаш хийдэг юм бөгөөд гэл юм юм шүү дээ. Тэгэхээр бол гадаад банк гэдэг чинь харцсан их сан одоо тодорхойлж ойлгох хэрэгтэй байна л да. Яг үнэндээ бол тэгэл манай банкуд маань гадаадны банк болчиход байна шүү дээ. Хэдийгээр Монгол нэртэй ч гэсэн хувьцаа эсэмшигчдээр нь авч үзэх юм бол мэдээж бас нэг эрсдэл байгаа. Бас нэг эрсдэл нь юу гэхээр гадаадын банк байж болно хамаалга тийм үү орж ирж болно. Гэхдээ зах зээл нь одоо жишээ нь одоо манай улсын зах зээл дээр гадаадын бүрэн нэг улсын эзэмшигчтэй
тийм банк орж ирээд зах зээл эзэмших юм тэр асар их эрсдэлтэй байдаг. Эстийг дагуулж байдаг. Жишээ нь энэ бол тодорхой шиг Bank of China гэдэг чинь нэг л улсын эзэмшилтэй байгаа тийм. Тэгэхээр чи энэ нэг улсын эзэмшилтэй энэ том банк орж ирээд зах зээл нөлөөгөө тогтоох юм бол энэ бол эрсдэлийг дагуулна. Харин жишээ нь Хөдөлთა хөгжлийн банк л магадгүй гадаад эзэмшилтэй байж болох ч тэд ч бас өөр эзэмшигчд байна шүү дээ тийм ээ. Сая би тэр хэлсэн тийм. Өөр эзэм. Тэгэхээр энэ бол бас харцангуй ашиг сонирхол өөр эзэмшигчтэй учраас бас манай улсад учруулах эрсдэлч гэх юм уу тийм. Тэр нь бол харцангуй бас бага байж байна. Харин нэг эзэмшигчтэй бол ялангуяа тэр нь төрийн эзэмшлих бол тэгээд тэр чинь бол эрсдлийг илүү өндөр эрсдлийг дагуулж байна гэж хэлж байна. Эдийн банкс за тухайлах юм бол Канада улсад бас хамтарсан ийм банк байгуулсан гэсэн мэдээлэл авсан л та. Тэгэхээр манай улсад одоо чинь салбараа нэгж байгаа бол манайхтай бас хамтарсан ийм банк байгуулах боломжтой байна. Тэр бол бүрэн боломжтой тий. Ер нь бол хамтарсан эрсдэл ер нь багасгав. Тэр бол бас нэг эрсдлийг багасгах нэг арга зам байж болно л да. Тэр бол бүрэн боломжтой гэж бодож байна. Тэгэхээр эдийн засагчдын хувьд бол за Хятадын банкнд бол зөвшөөрөл олгож байгаа бол эрсдлийг бас нэлээд тооцож үзэх хэрэгтэй гэж ярьж байна л да. Тэгэхээр нэвтрүүлэг эдийн засагч Лав Жавын яриагаар үргэлжлэж байна. Би жана бүгд над Польш улстай бол олон жил бизнес хийж байгаа. Яг Польшид зах зээл шилжилтийн үед бол Польшууд арилжааны банкудаа ер нь тухайн үедээ хөгжил нэрийн дор банкудаа бол ямар ч хяналтгүйгээр жана барууны улсууд бол хөгжилсөн байхгүй. Тэгээ буцаагаад ямар сөрөг үр дагавар гарсан бэ гэсэн чинь нөгөө нэг хөгжлөгдсөн банкаа хөгжлөөд бүгдийн сайн болгочлоо гэсэн чинь арилжааны банкнууд ихэнх нь Австри, Герман, Швейцар буюу барууныхны хяналтанд орсон. Энэ хяналтанд орсноос дараа ямар сөрөг үр дагавар гарсан бэ гэвэл эдгээр арилжааны банк мөнгөний бодлого арилжааны банкаар дамжуулаад тухайн барууны улсад байгаа өрсөлдөгч нараа банк мөнгө санхүүгийн бодлогоор хавчих маягаар ч юм уу тэнд нэг тийм сонин операц хийгдэх маягаар буцаагаад хяналтаа тавьчихдаг юм л. Энэ бол энэ талаас харах юм бол бид нар бас их өргөн уудам харах хэрэгтэй байна. Гурав дахь нэг шалтгаан. Энэ бол биднэрт хүссэн үсээгөө энэ одоо энэ дотоодын нөхцөл байдал байна. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал байна. Хоёрдугаарт бид өнөөдөр хөрөнгө оруулалт яагаад их татраад багасаад байна гэдэг асуудал. Дээр нь хөрөнгө оруулалт орж исэн, бондны мөнгө орж исэн мөртлөө бид нар шингээж чадахгүй юм байна. Яагаад бид нар шингээж чадахгүй нэг бол манай банк санхүүгийн систем маань их хэмжээний том мөнгөний эргэлтийг хийж чадах тэнхэг байна. Тийм ч учраас манай энэ одоо өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн хууль гаргадгийн гол шалтгааны өгвөл одоо чинь оюутлогооч ч юм уу, тавталгооч ч юм уу, хоодог ч юм уу тэнд эргэлтийн мөнгийг бол хийх тийм банкны систем манад байхгүй учраас гадны системийн хүчийг ашиглах хэрэг гарч ирээд байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол одоо дэцэст бол их хурл өөрөө гэсэн бодлогыг гаргах хэрэгтэй. Дотоодын бизнесээ бодох, өрсөлдөөн оруулж үйлчилгээ хямдхан хүүтэй мөнгө иргэдтэй өгөх үү эсвэл гадаадын арилжааны банкыг их оруулж ирснээр бид нэр буцаагаад тэдний санхүүгийн бүрэн иргэшээлд орох уу. Гурав дахь нь манай энэ хамгийн том бүтээн байгуулалтанд эргэлдэх манай банкны одоогийн систем хүчрэхгүй учраас гаднаас хүч авах уу гэдэг нь л одоо манай эрх баригч нарын асуудалтай. Яг тэгвэл мөнгөний бодлогын ганц шийдэх газар нь бол улсын их хурл шүү дээ. Яг хятадын том эдийн засаг тэнд эргэлдэж байгаа мөнгөний хажууд бол манад асар бага мөнгө байгаа. Гэтэл манайх одоо импортын маш их хувь нь хятадтай харилцаж байна. Бүх юанаар гүйлгээнүүд хийж байна. Гэхдээ энэ бүх хэрэглэлтүүд бол тэр банкаар дамжуулаад судалгаарч хийж байгаа л да. Тийм учраас яг энэнтэй сөргүүлээд манай арилжааны банкнууд яаж энэ том одоо энэ худалдааны ихэнх нь хятадтай хийж байгаа тохиолдолд манайх бас тэр бизнесмэнүүдтэй таатай нөхцөл юу гэх арилжааны банкуд тэр яаны хурдан дамжуулдаг ч юм уу, хурдан шилжүүлэх хийдэг ч юм уу, хадгалдаг ч юм уу, бага хүйтэ мөнгө өгнө. Ингээд одоо Bank of China-аас илүү сайн бөгөөд хямдхан үйлчилгээл өгнө гэсэн үг шүү дээ. Гэтэ энэ бол манай арилжааны банкуд хөдөлгөөнд оруулж байгаа нэг хэлбэр. Гэхдээ ер нь бол зах зээл дээр зөв менежментийг орж ирснээр тийм хүндрэлийг үүсэхгүй болов гэж бодож байна. Гэхдээ ер нь бол монополийг задлахад бол хэрэгтэй. За тэгэхээр Bank of China манай улсад одоо салбараа нээлээ гэж бодоход ер нь дотоодын зах зээлийг бид нэр яаж хамгаалах хэвээр гарчуулах болшгүй эрсдлийг ер нь яаж хамгаалах хэвээр байна. Яг зүгээр тэр банкны хөрөнгө оруулалтын хуулиндаа өнөр тусгаж өгөх хэрэгтэй л дээ.
хамгийн нэгдүгээр ерөөсөө энийг бол оруулаад ирэх нь зөвөө гэж хэлэхэд хэцүү байна. Тийм учраас энэ мэдээж нь орж энэ дээр бол анхааралтай ажиглаж бол хүлээх шаардлагатай бол ямар ч байсан эдийн засгийн санхүүгийн тодорхой нөхцөлөд бүрэлдэж байж Bank of China юм уу одоо тэ оруулж ирэхэд хэрэгтэй. Би тэр хэлсэндээ хамгийн үнэлэр эрсдэл хаанаас гардаг вэ гэхээр хэрвээ банк нь нэг хүний эсвэл нэг улсын эзэмштэй үүн дундаа нэг улсын төрийн эзэмшлийн банк байх юм бол энэ бол илүү өндөр эрсдлийг дагуулж байна. Тэгэхээр Bank of China бол энэ тодорхойлолтод бол ер нь яг таарч байгаа. Тийм учраас Bank of China-гаас эрсдэл илүү өндөр гарна. Жишээ нь өөр нэгэн одоо том банк орж ирээд гаднаас ч юм уу хаанаас ч гэдэг Канадаас ч юм уу. Тэр Канадын банк чинь эзэмшигч нь өөр одоо корпорацууд хувьцаа эзэмшдэг байх юм бол Bank of China-тай харьцуулахад яах нь эрсдэл манай Монголд очиулах эрсдэл арай бага байж болох тий. Бид бол тэр эрсдлийн тоо тгий тоосч үзэх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр Bank of China-г одоо оруулж ирнэ гэдэг асуудлыг бол жоохон хүлээснэх хэрэгтэй. Эдийн засгийн манай улсын хөрөнгийн болоод би ганц банк гэж хэлээгүй тийм. Хөрөнгийн болоод банкны зах зээл тогтворжиж байж дараа нь энэ талаар ярих хэрэгтэй болж байна. За үнэхээр гарцаагүй оруулж ирэх шаардлагатай болдог ч юм уу. Ямар нэгэн одоо тийм одоо шийдвэр гаргагч тийм шийдэлт хүрээд оруулаад ирчих юм бол тэр нь одоо ямар арга зам байх гэх юм бол түрүүний хэлснээр хөрөнгө оруулалтын хуулиндаа банкны хуулиндаа тодорхой зааж хэрэгтэй. 25%-аас чинь нэг одоо стратегийн зориулалт ач холбогдолтой одоо уурхайд ч юм уу те корпорацид хөрөнгө оруулалт гэх юм бол түүнд нь нэг компани нэг улсын эзэмшлийн компани яг нь 25%-аас илүү хувийг эзэмших болохгүй гэж заачиж болж байгаа. Тэгээ иймэрхүү одоо замаар ингэж хязгаарлалтай байх бол одоо арга байна да. Зээлийн хувьд одоо жишээлбэл манай улсад нэг Оросын банк орж ирээд за ер нь зээл нэлээд олгож байна гэсэн юм яриа байна л да. Ер нь зээлээр ер нь зарим аж ахуйн нэгжүүдийг бас одоо барьцаалагч гэх юм иймэрхүү байдалтай байна гэсэн яриа байна. Тэгэхээр энэ талаар ер нь бол зүгээр нэгэнт ингээд зах зээлийнхээ дүрм журмаар явж байгаа гэж үзэж байгаа бол энэ их төвхтэй асуудал. Гэхдээ зүгээр стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа бидэнд одоо тий нийгэмд маань улсад одоо ихээхэн эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа тэр салбаруудаа ганцхан уул уурхаач байхгүй тий. Тэн дээр бол хуулинд тодорхой зааж өгөх шаардлагатай. Өөр бас харин зүгээр тэр жижиг ач холбогдол багтай гэж үзэж байгаа тэр салбарууд тэр корпорациудад бол чөлөөтэй. Тэр нь бол одоо байж гадны компаниас зээл авч болно, гадаадын банк, Оросын банк ч таалагч болоо сая бид нар орж ирээ зээл өгч болно. Тэгэх юм бол харин илүү санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, өсөлтөө бий болгох үнэхээр сайн талтай. Ер нь бол эдийн засгийн ач холбогдлын үүднээс аваад үзэх юм бол гадаадын банк орж ирэх нь үнэхээр ач холбогдол өндөртэй. Гэхдээ Монгол улсын хувьд бол эдийн банкны болоод санхүүгийн зах зээл нь тогтворжаагүй байгаа үед бол одоо нэр бол гэж ийм эрсдэлтэй алхмууд хийхээс бол жоохон татгалзах хэрэгтэй, хүлээснэх хэрэгтэй гэж хэлэх байна да. Тэгэхээр та хүлээснэх хэрэгтэй гэж байна. За ерөнхийдөө бол яг одоогийн байдлаар манай улсын банкуд ер нь санхүүгийн хувьд бол бас одоо томоохон уулуурхайн төслүүд хэрэгжиж байна. Энэ төслүүдийг санхүүжүүлэх юм боломжгүй байна л да. Тэгэхээр докторчлал хүлээтэл одоо энэ төслүүдээ яаж цааш нь урьдчилуулах вэ? Уулуурхайн төслүүдээ. Наад чинь бол үнэхээр одоо нэг том асуудал болоод байгаа. Тэгэхээр бол мэдээж ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээлээр Монгол улсын нэр хүнд сайжирч ээж энэ асуудал шийдэгдэн хувийн компаниуд ч тэр Монгол улсын төрч гэсэн өөрсдөө олон улсын зах зээлээрээс зээл авах хэрэгтэй. Зээл авах хавтаа одоо өөрсөнд ашигтай нөхцлөөр, боломжийн нөхцлөөр зээл авах хэрэгтэй болж байна. Тийм айлч талдаа тийм. Гэтэл уучлаарай яг үнэндээ бол сүүлийн 1 жил 2 жилийн дотор жил хагасын дотор манай улсын нэр хүнд олон улсын зах зээлээр үнэхээр буурчлаа. За зээл авсан тэр зээлийн эргэж төлөх нөхцөл байдал нь муудаж байна гэж ярьж байна. Манай улсын зээлжих зэрэглэл яатсан. Буучихсан би байсан бол Шингэс бондыг авахд тийм зэрэг зээлжих зэрэглэлтэй байсан бол одоо би хасах гэдэг сөрөг тал руугаа орцсон байна. Энэ. Тэгэхээр бид бол өөрсдөө бол энэ болон энэ одоо гарцсангүй гайгүй боломжийг цаашдаа аваад явж чадсангүй энийг одоо үндсэндээ одоо муутгаад ингээд ийм сөрөг үр дагавруудыг амсаж эхэлж байна л да. Тийм учраас уучлаарай одоо яг ямар арга зам байна вэ гэвэл бид ерөөсөө
макро эдийн засгийн суур нөхцөлд анхаарч энийг л хөгжүүлж олон улсын зах зээлээр алдж байгаа тэр нэр хүндээ олж авснаар л бид эргэж түрүүн зээл авсан шиг тийм хацангүй гайгүй нөхцөл байдалд ороод тэрнээс илүү нөхцөл байдлыг бий болгож чадах болоо л гэж бодож байна. Манай улсын банкуд маань бас их хэмжээний зээл гаргах боломжгүй байгаа учраас ер нь манай томоохон корпорациуд гадны банкудаас зээл авч байна л та. Ингээд манай улсын зээлч зэрэглэл буурахаар одоо манай дотоодын компаниудад ер нь хэр сөрөг нөлөөтэй байна. Энэ бол бас нөлөөлнө л да. Зөвхөн улсын зээлч зэрэглэл гэдэг манайх чинь ерөөсөө бид чинь зээл бас төрөөс зээл аваад тэр зээлээрээ бид дотоодын одоо төслүүдээ санхүүжүүлж байгаа. Тэр төслүүдийг санхүүжүүлж байгаа төслүүдийг гүйцэтгэж байгаа газрууд дандаа хувийн корпорациуд байгаа ихэнхдээ тийм үү. Тэгэхээр ер нь бол хувийн корпорац ч гэсэн энэ бол бас нөлөөлнө. Тэр нэг тэртээ тэргүүл юм чинь манай улсаас үйл ажиллагаа хийж манай улсын корпорациуд ч тэдний хувьд зээл авах гайгүй нөхцөл зээл авах тэр боломж нь багасгах гэдэг нь тодорхой. Тэгэхээр манай хувийн корпорациуд ер нь гадны банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө босгохдоо зээл авах боломжтой гэдэг. Мэдээж бол боломжтой байна. Ялангуяа хувийн корпорациуд маань гадаадын хөрөнгийн зах зээлээр бүртгэлтэй тэндээс хөрөнгө босгодог бол үнэхээр боломжтой байна. Гэлэг ихтэй мэдээж Монгол улсын эдийн засгийн ерөнхий байдалтай их уялдж байдаг л да. Монгол улсын эдийн засгийн ерөнхий явцад үнэхээр сайн байх юм бол хувийн корпорациудын үйл ажиллагаа маань бас сайн байх боломж магадлал нь бол өндөр байдаг. Тэгэхээр бол энэ хоорондоо уялдаатай. Хувийн корпорациуд маань бас очид дутагдaltaй гадаадын зах зээлээс хөрөнгө босгож чадахгүй байгаа үед төр дэмжих ёстой. Тийм ч учраас Чингис бондыг басгаснаар төр яасан хувийн корпорациудад санхүүжилт хийсэн бол тал байгаа. Тэгэхээр төр хувийн корпорацийн хоорондын хамтын үйл ажиллагааны хамтын энэ ажиллагаан дээр бол сайн байж эрчимтэй байж тэгээд бол хоёр бие биедээ бол илүү одоо тусыг хөрөх дэмжлэг болох юм аа. Тэгээд энэ хоёр сайн байх юм бол хоёулынгийнх нь нэр хүнд гадаадын хөрөнгийн зах зээл дээр бол өсөж хоёулаа бол зээл авахд бол одоо харьцангуй тааламжтай нөхцлөөр зээл авах, хүү багтай зээл авах боломжтой. Манай арилжааны банкуд гаднаас хөрөнгийн их усүр татах оролдлогыг бол өмнө маш олон удаа хийж исэн гэдэг яриа байдаг. Гэсэн ч эдгээр оролдлогууд нь бол амжилттай болжсэн. За мөн өрсөлдөөн дургүй байгаа учраас гадны банк салбараа нээгч байгаа гэдэг энэ ярианд бол нэлээд тааламжгүй хандж байна гэсэн юм хардлага байгаа. Гэсэн хэдий ч хэрвээ гадны банк ороод ирэх юм бол мэдээж хэрэг өрсөлдөх чадвар бол нэмэгдэнэ. За эдийн засгийн үднээс нь авч үзэх юм бол гадны банк орж ирж байгаа нь эдийн засгийн маш олон ач холбогдолтой. Гэхдээ хэрвээ гадны банк салбараа нээвэл гарч болох эрсдлийг өөрчлөн тооцох хэрэгтэй бол эдийн засгчид хэлж байгаа. Ингээд бид өнөөдрийн хөтөлбөрөөр Монголын банкны салбар болоод Хятадын банк салбараа нээвэл эдийн засгийн ямар ач холбогдолтой болон эрсдэлтэй талаар хөндлөө анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ бол 2 дугаар сувг студид Санжаа Сүрэн ажиллаа. Thank you.